10 дугаар тест 14 дугаар бодлого. За хоёр сумыг бол ийм гурвалжин уулын бол хоёр талд бол байрладаг чинь. За тэгээд хоорондох зайг бол ийм масштабтай газрын зураг дээр дүрслүүл одоо ямар хэмжээт одоо зурагдах вэ гэдгийг бол олох хэрэгтэй юм байна. За тэгэхээр энэ хоёрын хоорондох зайг нь олчээ. За тэгэхээр мэдээж энэ x гэх юм бол энэ хайрхан хотоос гараад x дээр хүрээд 70 хүртэл яваад нийтдээ x-ээс зослол 80 км одоо явдаг юм маршруттай гэсэн үг юм шиг байна. За тэгэхээр нийт зайгаа олчих. Нийт зайгаа олохын тулд 70 дээр бол 80-ыг нэмчин. Тэгэхээр 150 км бол явдаг гэсэн үг. За тэгэхээр масштаб маань болохоор 1 сантад 5 км-ыг бол дүрслээрээ гэсэн учраас 150-ыг бол яг уу гэхээр 5 доо хоочно гэсэн үг. Тэгвэл 30 болно гэсэн үг. Тэгэхээр энэ зайг бол ерөөсөө 30 см одоо урттай юм дээр бол зурнаа гэсэн үг байна.